тухай хуулинд өөрчлөлт оруулж нэг жилийн хөгжлийн төлөвлөгөө баталдаг байдаг асуудлаа болохгүй бол энэ ер нь их хийсвэр төлөвлөгөө явдаг юм аа. Энэ бол улсын төсөв биш. Төсөв бол дахиад тусдаа орно. Улсын их хурлын гишүүд энэ хөгжлийн төлөвлөгөөг төсөв мэт буруу ойлгож маш ихээр хүслийн жагсаалт оруулж тэгээд тэр нь ердөөсөө хэрэгждэггүй, батлагддаггүй. Ер нь хөгжлийн төлөвлөгөө гэвэл урт хугацааны, дунд хугацааны байгаад тэр хөгжлийн төлөвлөгөөнийхөө дагуу улсын төсөв нь батлагддаг байх нь зүйтэй юм аа. Энэ хөгжлийн төлөвлөгөө бол санхүүжилтийн их үүсвэр төсвийн тодорхойгүй, хэрэгжилтийн хяналт үнэлгээ тогтолцооны наривчлал дутмаг, хит өөдрөг, ерөнхий заалтууд дэвшүүлсэн, төсвийн сахилга үр ашигт хангалттай анхаараагүй, олон бадлага давхарцсан байж болзошгүй гэсэн дүгнэлтийг бол төсвийн доктортой байдлын зөвлөлөөс хийсэн байгаа юм аа. Тэгэхээр ер нь бол энэ хөгжлийн төлөвлөгөө нэг жилээр нь гаргадаг нь төсөвтөөгөө давхардаж ямар ч үр ашиггүй хий дими цаг зарцуулдаг ийм асуудал байгаа юм аа. За төсвийн хүрээний мэдээлэл орж ирнэ, төсөв орж ирнэ. Төсвийн алдагдaltaгүй байх тал дээр би бас нэг саналаа хэлье гэж бодод. Заавал ёогүй байдаг тэр Монгол эрийн зан яг энэ засгийн газрын төвчсөнд байх ёстой ч юм уу, үгүй ч юм уу. Ичсэн хүн ална гихчээр яаж томоохон төслүүдээ явуулах уу, авсан зээлээ хэрхэн яаж ашиглах вэ гэдэг дээр толгой гашилган сууж штэ. Тэгэхээр ууг нь бол зүгээр л тэр давхар төсвүүдээ болсон учраас зээлээ ашиглах тал дээр нь төсөвтөө оруулаад хилэлцээд яриад төсөвтөө оруулаад явуулсан зүйтэй гэсэн миний байр суурь байгаа. Төсөв бол хүнд байгаа. Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл эхний улирлын байдлаар 353 тэрбум төгрөгийн алдагдaltaа байна. Орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.2 их найд төгрөгөөр буурсан байгаа. Нөхцөл байдал хүнд байгаа шүү дээ. Энэ жил ямар ч хөрөнгө оруулалтууд байхгүй, эх жил байхгүй, тэрний дараагийн жил байхгүй. Яаж улс орны хөгжил явах юм? Яаж мөрийн хөтөлбөртөө оруулсан тэр хөрөнгө оруулалтууд явагдах юм? Тэгээд алдагдaltaгүй төсөв байна гэд эхний жилээ нилээд ус төржөөд явлаа. Тэгээ өмнөтэйгээ нүүр тулаад гарцаагүй энэ төсөв дээрээ ядаж авсан зээлүүдээ ашиглая гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй шүү дээ. Нөхцөл байдал хүнд байна. Улсын их хурлын гишүүд ч гэсэн энэ дээр бас дүгнэлт хийх хэрэгтэй. Сонгогч олондоо юу гэж хэлэх гэж байгаа нь тойргоос сонгогдсон гишүүд. Байгууллагууд төсвөө бас хүнд байгаа шүү дээ. Цалингаа тавьж чадахгүй байгаа. Хүнд байгаа, хязгаарлагдж байгаа. Үнэтэйг нүүр тулъя. Алдагдaltaа ч гэсэн энэ зөв төсвөө явуулсан зүйтэй. Хуулийн хулгайн аргаар яаж алдагдaltaгүй мөртлөө цаагаараа давхар төсөв явах вэ гэдэг асуудлыг бид нар ярмааргүй байна. Түүхийн өмнө бид нар ч гэсэн хизээ нэгэн цагт дахиад шүүгдэх цаг ирнэ. Ийм учраас бас үнэтэйгээ нүр тулж зөв төсвөө оруулаасай, зөв дугаараасай, бүгдээрээ хүлээн зөвшөөрөөсэй гэдэг ийм үгийг хэлж байна. За бүрөвчийн сайн зэрэг шүү.